Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн манай Mongolian Researchers in the USA болон We Together төрийн бас байгууллагын эрдэм шинжилгээний салбараас зохион байгуулдаг сар бүрийн Zoom уулзалтанд та бүхнийг оролцож байгаад баярлж байна. За тэгээд Ариуна доктортой бас осоо бидний урилгыг хүлээн авч өөрийнхөө эрдэм шинжилгээ судалгааны ажлаас танилцуулахыг зөвшөөрсөнд тэгээд хүлцэн ирсэнд маш их баярлалаа. Намайг урьсанд баярлалаа. Намайг Ариуна гэдэг. Би Ohio State сургуулийн MD PhD гэдэг юм 2 дэргийн програмд сурж байгаа. Тэгээд сая сарын маань PhD-гээ хамгаалсан одоо буцаад амгаахынхаа 3 дахь курс руу орох гээд байж байна. Тэгээд би бакалавра University of Illinois Chicago гэдэг Чикагод байдаг их сургуулиас авсан. Тэгээд дараа нэг жил хагас National Cancer Institute Maryland-д лаборатори post-bac хийж бас жил гарan ажилласан. Тэгээд дараа нийшигээ Ohio нүүж ирээд одоо энэ програмда 7 жил болсон. Одоо 2 жил болоод төгсөөл тэгээд одоо resident гэсэн арга төлөвлөлттэй. Тим ойтон байна. За баярлалаа. Баяр хүргэе. Хамгаалцсан гэдэг чинь том амжилт нөгөө PhD-г хамгаалцсан. Тэгээд дараагийн MD-гийн зам болвол ингээл нээлттэй одоо амжилттай явна гэдэгт итгэж байна. За тэгээд баярлалаа Ариуна доктор. За тэгээд би зөвхөн өөрийгөө намайг нараагаа өмчөв гэдэг. Би Johns Hopkins сургуульд ажилладаг. Би тэгээ өнөөдрийн энэ Zoom уулзалтыг ингээ хөтлж явуулах юм аа. За тэгээд товчхондоо Mongolian Researchers in the USA гэсэн байгууллагын талаар танилцуулахад за нэг баг жил орхон одоо манай заяа сайн мэдж байгаа яг тоочны хизээ яасан нэг хэдэн эрдэмтэн судлаач нэг нийлээд ийм санаачлаг гаргаж Mongolian Researchers in the USA гэсэн ийм групп байгуулсан. Тэгээд сар бүр нэг ийм Zoom уулзалт хийж эхэлсэн. Тэгээд өнгөрсөн оны 10 сард анхныхаа эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж 70 орчим эрдэмтэн судлаачд оролцсон байгаа. Тэгээд одоо энэ групп маань өргөжж Society of Mongolian Researchers in the USA гэсэн албан ёсны төрийн бас байгууллага болохоор бүртгэлийн ажил бол хийгдэр бараг дуусж байгаа. Сайхан мэдээ байна. За тэгээд гол одоо энэ Society of Mongolian Researchers in the USA гэсэн байгууллагын маань зорилго нь юу юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад одоо ажиллаж амьдарч байгаа буюу өмнө нь ажилд амьдарч байсан монголчуудад эрдэмтэн судлаачтай нэгтгээд за тэд нар маань биеинтэйгээ өөрсдийн эрдэм шинжилгээ судалгааны болон бусад туршлагаасаа хуваалцаж бие биенээсээ суралцах за мөн мэргэжлийн болон хувь хүний хувьд өсөж хөгжихэд одоо бие биендээ тусалж дэмжих харилцан ажиллах ийм гол зорилгоудтай байгуулагдаж байгаа юм. За баярлалаа. Та бүхэн бүгдээрээ энэ өнөөдөр энэ зочин хэлтгэлтэй урьсан бас цаг зав зарцуулж ирсэн баярлалаа. Тэгээд өнөөдөр би сарын өмнө definitive-тэй тавьсан бэлтгэлээ тавих тийм төлөвлөгөөтэй байна. За өнөөдрийн маань ихтгэлийн маань тайм нь эхлээд нэг юм суурин мэдээлэлээр эхлэн тэ яг ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Тэгээ яг ямар project-ээр ямар үндслээр тэ энэ project PhD-ийн project-ийг эхэлсэн бэ талаар мэдээлэл өгөөд тэгээд result буюу үр дүнгээ танилцуулаад тэгээ хамгийн сүүлд нь дүгнэлт хийгээд тусах нэг иймэрхүү structure-тай байх нэ. Тэгээд ингээл холцгийг ярихаас тэгээд за хамгийн эхний мэдээлэл нь юу вэ гэхээр хүний бие 37 trillion эсээс бүтдэг. Тэгээд эс болгоны ихэнх эсүүдийн төв бид эсийн бөөм гэсэн ийм бүтэц бий. Тэгээд эсийн бөөмөн дотор DNA буюу удмын мэдээлэл агуулгаддаг. Тэгээд бид нар одоо DNA маань 4 төрлийн суураас үүсэлтэй ATCG. Тэгээд энэ 4 төрлийн суураа ингээд сайхан игнүүлээд тавхлаараа ингээд том DNA утаслаг ийм юм үүснэ. Тэгээд DNA маань 2 ширхэг утаслагаас бүрдээд ийм DNA helix гэсэн иймэрхүү бүтэц үүсгэдэг гэдэг одоо баг хүн болгоно л мэдэх бах. Гэхдээ сайхан анханаас нь тайлбарлаа явчих гэж бодсон. Тэгээд энэ 2 метр урттэй хүний DNA-г ингээд нэг талаас нэг ингээд нөгөө талаас нь сайхан ингээд дараалуулаад тавих юм бол 2 метр урт. Энэ 2 метр урт ийм том молекулыг яаж хүний нүдэнд харагддаггүй жижигхэн эсийн бөм рүү багтаадаг вэ гэдэг ийм нэг сонирхолтой одоо сорил маягийн юм байна. Тэгээ энэ яг яаж явдаг
яаж болдог үйл явдал вэ гэсэн чинь их нарийн ийм шатлан зохион байгуулалтаар энэ ДНХ-г ингэж пакэж хийж эсийн бөмбөнд оруулдаг байх нэ. За ингээ хамгийн эхний шатных нь зохион байгуулалт нь юу вэ гэхээр дабл нөгөө ДНХ хеликсийга гистон ургуудаар тойруулж хоёр ороогоод тэгээд ийм нуклеосом гэсэн бүтэц үүсгээд тэгээд энэ нуклеосомол ДНХ цаашгаа бас ингэж ирчлэгдэж chromatin fiber гэдэг зүйл үүсгэн. Одоо chromatin fiber гэхээр бас chromatin ширхлэг энэ төр гэж бас яаж болох юм шиг байл юм болохоор. Тэгээд энэ chromatin-ийнхаа айгүй тэгээ хоёр хол тал байгаа хоёр хэсэг, chromatin-ы хоёр хэсэг 3D нөгөө эсийн бөмбөн дотор 3D ингэж орчинд яг ингээ харах юм бол бие хүрэлцсэн ингэж ажиллаж байгаа тийм тохиолдол байж болно. Хэрвээ тийм юм байх юм бол ийм chromatin loop гэдэг юм үүсдэг. Энд харуулсан байна. Chromatin loop. Монголоор бас chromatin гогцоо гэж хэлж болох юм байлээ. Тэгээд энэ олон chromatin гогцоонууд нийлээд дараа нь chromatin domain гэдэг юм үүсгдэг. Эсвэл topologically associated domain юм уу TAD гэж бас хэлж болно. Тэгээд эдгээр нь болохоор энэ chromatin loop-ийг бодвол хамаагүй том хэмжээнд хэдэн 100 килобейсээс эхлүүлээ хэдэн мянган бейс суурь багтсан. Тэгээд энэ олон chromatin domain-ууд цаашаа бас үргэлжлүүлэн нэлж chromatin compartment гэдэг бас юм үүсдэг. Энийг болохоор chromatin тасалгаа гэж орчуулж байна. Тэгээд эсийн бөмбөн дотор хоромсон болгоо өөрийн гэсэн машин сувтай байртай. Одоо тэр нь одоо энэ хаягтай. Тэр нь одоо энэ өнгөнгийн ийм өнгөнгөөр энэ харуулсан байна. Тэгээд энэ их урт молекулыг жижиг эсийн бөмбөнд яаж багтаадаг вэ гэхээр үнэхээр ийм нарийн шатсан зохион байгуулалттай тулдаа ингэж багтааж оруулдаг байх нэ. За тэгээд энэ chromatin loops, chromatin domains гэдэг хоёр юмыг би result section дээр ирэхээр бас дахин ярина. За эсийн бөмбөнд болдог нэг чухал үйл явдал бол transcription. Тэгээд transcription хамгийн энгийнээр бол transcription ДНХ-д байгаа мэдээллийг RNA-ээр шилжүүлэх ийм процессыг бид нар transcription гэдэг. Тэгээд transcription гэдэг процесс эхлэхийн тулд бид нарт айгүй олон янзын transcription-ы одоо ерөнхий уурга хэрэгтэй. Тэд нарыг би энэ саарал өнгөөр харуулсан байна. Transcription machinery гэдэг. За одоо эднэрт бол жишээлбэл RNA pol 2 mediator гэдэг ийм transcription хийх болгонд хэрэгтэй уургууд оролцсон. Энэ уургууд яадаг вэ гэхээр одоо яг express хийж байгаа генийхаа энэ их хэсэгт нь байдаг promoter дээр ирж холбогдох хэрэгтэй. Ингээд холбогдсон ч гэсэн энэ ер нь одоо эхлэлтэнд бэлтжин гэсэн утгатай яг RNA молекулыг одоо хүссэн хэмжээнд гаргаж авахын тулд бас дахиад өөр хэрэгтэй. Тэд нар нь болохоор transcription factor. За transcription factor гэдгүүд нь ямар уургууд вэ гэхээр тэр тусгай өөртөө гэсэн холбогддог DNA sequence-тэй одоо жишээлбэл энэ ягаанаар харуулсан байна. Тэгээ энэ transcription factor-ууд нь өөрсдийнхөө холбогддог DNA дээр очиж холбогдоод тэгээд яадаг вэ гэхээр хол байгаа DNA-г татаж авчираад энэ промотертэй нийлүүлдэг. Ингэж нийлүүлснээрээ энэ DNA-г одоо enhancer болгож хувиргадаг. Тэгээд энэ процесс нь яг л одоо хэр их хэмжээний RNA молекул үүсгэж гарах вэ гэдэг тэрнийх нь хамгийн чухал хэсэг нь энэ transcription factor уургнууд байгаамаа. Тэгээд энэ бүх үйл явдлын biomolecular condensate гэдэг ийм шингэн macro environment-д болдог. Тэгээд энэ юунаас үүсдэг вэ гэхээр энэ олон янзын том polymer молекулууд энд ингэж бие биентэйгээ ойрхон ингээ харилцаж нөлөөлцөж байгаа болохоор эднээсээ болж ингэж ийм өөрийн гэсэн тусгай орчин үүсдэг байх нэ. Тэгээд transcription болохоор хүний биед айгүй олон янзын эс байгаа. Тэдний олон янзын эсийг яг бүх эс болгон бүгд адилхан ДНХ-тэй мөртлөө олон янзын эс үүсгдэг. Тэрний одоо суурь нь болохоор энэ transcription гэдэг процесс маань байгаамаа. Одоо жишээлбэл ургийн баажилттай during fetus development хэрвээ бид нар энэ програм нэгт байгаа генүүдийг асаах юм бол жишээлбэл нойр булчин хааны эс үүсч болно. Эсвэл програм 2-т байгаа эсүүдийг асаах юм бол булчингийн эс үүсэх гэх мэтчлэн хизээ хаана ямар генүүдийг асааснаас шалтгаалan өөр төрлийн үйл ажиллагаатай өөр төрлийн эс үүсгдэг ийм суурин процесс байгаамаа. Тэгээд энэ зурган дээр би болохоор айгу олон янзын юм харуулсан байна. Тэгээд айгу complex process аль нэг энэ компонент нь байхгүй болчих юм бол янз бүрийн өвчин ч юм уу үүсэх магадлал өндөр. Тэгээд тэрний нэг жишээ нь бол хорт хавдар. Тэгээ манай лаборатори болохоор энэ юун саркома гэдэг ийм яс булчингийн хорт хавдар судалдаг.
Тэгээд одоогийн байдлаар энэ жижигэн яг энэ жоохон ховор хорт хавдар одоогийн байдлаар энэ жижигэн юу гэдэг вэ гэхлээр хагалгаа тэгээд radiation хийн тэгээд 4-5 төрлийн химийн эмчилгээг хольж олон сайклаар ингэж хүмүүсийг ингэж эмчилдэг одоогийн байгаа эмчилгээний юм. Тэгээд ийм эмчилгээтэй ч гэсэн хэрвээ нөгөө энэ хорт хавдартай хүмүүс метастасис болох юм уу эсвэл дахиад relapse болох юм бол энэ эмчилгээ нь ямар ч үр дүнгүй ер нь их хүнд маягийн ийм хорт хавдар. Хамгийн сонирхолтой нь 85-аас 90% өвчтнүүд оюун саркоматай өвчтнүүдийн яг нөгөө хорт хавдрын эсийг ингээ харахаар хорт хавдрын дотор нь EWS fly гэдэг ийм уурга байдаг байна. Энэ уурга нь яаж үүссэн бэ гэхээр хормосон 11-12 ингээд эвдрээд буцаж нийлэхдээ буруу хэсгүүд нэрээд нийлчдэг. Тэгэнгүүт энэ эрүүл хэсэнд байдгүй ийм toxin EWS fly гэдэг ийм уурга үүсдэг. Энэ уурга нь болохоор transcription factor тийм болохоор энэ яаж эрүүл хэсийг хорт хавдрын болгодог вэ гэхээр эрүүл хэсэд байгаа хэдэн мянган генүүдийг өөрчлөлтөө тэдний expression-ыг эсвэл дээшээ олгож эсвэл доошоо олгож ингэж хэдэн мянган гений нэг өөрчилж ээж эрүүл хэсийг ингэж хорт хавдрын болгодог ийм transcription factor бид нар судалдаг. Тэгээд энд болохоор би жоохон хурдан яриад ах шиг байна. Энд болохоор би AlphaFold depiction гэдэг энэ уургийнхаа AlphaFold depiction-ыг үзүүлж байна. Энэ гол нь болохоор DNA binding domain буюу яг DNA-тэй очиж холбогддог хэсэг нь. Тэрний энэ alpha helix, beta sheet эднэргээд ийм янз бүрийн бүтцүүдтэй. Харин EWS гэдэг domain нь болохоор ерөөсөө тийм бүтц захгүй зүгээр л юм зурааснуудаар харуулсан. Энэ яагаад ийм бэ гэхээр энэ EWS гэдэг domain нь ерөөсөө цаанаасаа ямар ч юм бүтц захгүй. Тийм болохоор энэ AlphaFold ерөөсөө хийж мэдэхгүй. Тийм болохоор зүгээр ингээд зураас өгчдөг. Тэгээ энэ нь ямар учиртай вэ гэхээр энэ intrinsically disordered domain or intrinsically disordered protein гэдэг нь ерөөсөө энэ бараг л одоо хүний бие дэх уургийн бараг 50-60% тал нь ийм цаанаасаа бүтцгүй юм уургнууд байдаг. Тэгээд бас энэ ерөөсөө энэ бүтцгүй уургнууд гэхлээрээ чухал гэсэн үг бас биш. Харин бүтцгүй тулдаа энийг ашиглаж их олон янзын юм хийдэг ийм уургнууд, ийм төрлийн уургнууд. Тэгээ энэ хоёр өөр ийм тэгээ эрүүл хэсэнд байдгүй юм нийлдэггүй юм хоёр өөр хэсэг гэж нийлж энэ цааш нь уурга үүсгэх нь ийм хүний генд байдаг ийм GGA microsatellite гэдэг ийм юм дээр очиж холбогдох тийм чадвартай ийм шинэ уурга үүсдэг. Тэгээ энэ EWS flying GGA microsatellite дээр очиж холбогдохлоороо тэднийг enhancer болгож хувирдаг. Тэгээ GGA microsatellite гэдэг нь юу вэ гэхээр зүгээр л одоо хүний генд байгаа GGAA гэсэн өсгнүүдтэй суурьуудыг ингээ олон дахин татсан. Тэгээ хүний геномд энэ болохоор айгүй болон хэдэн саяараа байдаг. Тэгээд ерөөсөө энэ дээр очиж холбогдож цааш нь өөртөө байдаггүй энэ эрүүл хэс байдгүй генүүдийг асааж эрүүл хэс байдаг генүүдийг унтраасныхаа тулд энэ уурган ингэж хорт хавдрыг үүсгдэг байх нэ. Тэгээ манай лабораторийн хамгийн гол зорилго нь болохоор ерөөсөө механизмыг ойлгох сонирхолтой. Яагаад энэ уурга яаж хорт хавдрыг үүсгэдэг гэдэг механизмыг ойлгох юм бол тэр мэдээлэлээ ашиглаж ийм targeted therapy зүгээр л энэ химийн эмчилгээ хүмүүст өгчтэй зүгээр системик бүх хэсгийг алж яснаас ихэнх хэстэй хортой хоргүй хорт хавдартай хорт хавдаргүйсийг бүгдийг алж яснаас жоохон ийм targeted therapy үүсгэх магадлал өндөрсөхийн тулд бид нэр ийм судалгааны ажил хийж механизмыг ойлгох ийм сонирхолтой тийм лаборатори байна. Тэгээ манай лабораториос төгссөн нэг оюутан 2021 онд энэ DNA binding domain яг энэ хэсэгт нь энэ хажуу тишгээ хатсан энэ жижигхэн alpha helix байна. Энэ alpha helix-ийг тэр охин судалсан. Яаж судалсан бэ гэхээр 3 өөр төрлийн уургатэй хамгийн ихнийх нь болохоор full length одоо бүтэн уурга. Тэгээ энэ хоёр дахь нь болохоор DBD гэдэг уурга нь болохоор ерөөсө хамгийн бага байж болох DNA binding domain яг л тэрийг оруулаад бусад юмуудыг авчихсан. Тэгээ DBD plus болохоор хамгийн бага байж болох DNA binding domain дээр нэмэх нь энэ alpha helix-ийн хажуу тишгээ харсан alpha helix. Тэгээ энийг судлаад ингэнгүүт энэ хоёрын чинь хоорондох ерөөсөө ялгаа нь ганцхан энэ alpha helix. Тэгэнгүүт энэ уургуудаа буцааж эсрүүгээ хийгээд юу болж байгааг нь хараад тэр охин юу мэдсэн бэ гэхээр энэ alpha helix ерөөсөө энэ transcription бас энэ oncogenesis in process айгуу чухал. Энэ хэсэг байхгүй болчингууд transcription шал өөр болчдөг, oncogenesis ерөөсөө цаашаа үргэлжлэхээ байдаг. Бас дахиад нэг оюутан 2022 онд энэ
нөгөө эсийн бөөмд 3D зохион байгуулалт ямар вэ гэдгийг судалсан. Тэр болохоор манай Ewing sarcoma гэдэг энэ эсүүдээс EWS flag хэмжээг нь багасгаад тий SHR-ны хэрэглэж хэмжээг нь багасгачаад тэгээ нөгөө эсийн бөөмнийхөө 3D зохион байгуулалтыг шалгасан чинь энэ ерөөсөө айгүй их өөрчлөлттэй байсан. Тэгээ энэ хоёр paper дээр үндэслээд би болохоор минийхээ өөрийнхөө project-ийг болохоор одоо энэ alpha helix ер нь яаж transcription oncogenesis гэдэг процесс нөлөөлдөг вэ гэдгийг ойлгохын тулд бидний юм hypothesis дэвшүүлсэн юу вэ гэхээр энэ alpha helix одоо нэг хроматин гогцоо гэж яриад байгаа шүү дээ. Chromatin loop эднэрийг тэрийг үүсгэхэд чухал байж магадгүй гэсэн юм hypothesis дэвшүүлээд тэгээд тэр hypothesis шалгасан. За яг яаж бид нар яг эксперимент яаж хийдэг вэ гэхээр манайх одоо айгүй basic cell culture type lab тэгэнгүүт энэ A673 гэдэг энэ нэг Ewing sarcoma өвчтөнгөөс immortalized cell line энэ эсэ угаасаа EWS apply байгаа шүү дээ дотор нь яагаад гэвэл Ewing sarcoma учраас тэгэнгүүт SHR-ны ашиглаж нөгөө EWS flag-ийнхаа хэмжээг багасгаад тэгээ багасгачингуудаа гэтээ бүр байхгүй болгоно гэж бол байхгүй. Бүх EWS flag-ыг аваа байхгүй болгох юм бол эсэрээс уурхаа болчихно. Тийм болохоор ямар ч нэг эксперимент хийх ямар ч боломжгүй. Тэгээ жоохон багасгачаад тэгээд буцаагаад нөгөө энэ сонирхож байгаа 3 төлөвийнхөө уургийг буцаагаад эс рүүгээ оруулаад тэгээ нэг хэдэн 7 хоног ургуулж байгаа. Тэгээд энэ эсүүдээ хурааж авч янз бүрийн эксперимент хийдэг. Тэгээ хамгийн түрүүнд бидний хийдэг ямар эксперимент вэ гэхээр Western blot хийгээд энэ хоёр төрлийн уураг дээр бидний судлах гэдэг энэ хоёр төрлийн уураг үнэхээр экспресс болж чадсан байна уу гэдгийг шалгана. Тэгээд soft auger гэдэг ясаа ашиглаж энэ хоёр төрлийн эс маань хэр их хорт хавдар хөгжүүлэх тийм магадлалтай эсүүд вэ гэдгийг soft auger-аар шалгана. Тэгээд мэдээж transcription factor судалж байгаа юм чинь бид нэр бас transcription ерөөсөө энэ хоёр өөр төрлийн эсүүдэд маань ямар хөө хэмжээтэй вэ, ямар генүүд ийшээ доошоо болж өөрчлөгдөхийг мэдхийн тулд RNA sequencing хийн. Тэгээд энэ cut and tag гэдэг бас нэг юм технологи ашигладаг. Энэ нь ямар технологи вэ гэхээр chip-seq-тэй айгүй ойролцоо төстэй. Энэ ерөөсөө нөгөө DNA дээр очиж холбогддог, DNA-тэй харилцдаг тийм уургнуудын яг геном даяар хаана байгааг нь мэдхийг яг байрлалыг нь олдог ийм технологи. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор micro-C гэдэг технологи ашигласан. Энэ нь болохоор эсийн бөөмн дотор chromatin ямар зохион байгуулалтаар байрладаг вэ гэдгийг мэдэж авдаг ийм технологиудыг ашиглаж энэ hypothesis-а хариулах тийм зорилготой. За тэгээд энэ болохоор би одоо Western blot-а харуулж байна. Энэ хоёр байн болохоор за яг уу тийм endogenous EWS flag-а бид нэр багсаж чадсан байна. Энэ 3 байнд нь болохоор манай нөгөө 3 сонирхож байгаа төрлийн уургууд маань 3' flag tag-тай. Тэнгүүд за тэр flag tag antibody-гаараа за бидний сонирхож байгаа уургууд үнэхээр express хийж чадсан байна гэдгийг энэ нэг батлан хараад тэгээд дараа нь soft auger assay дээрээ болохоор soft auger assay болохоор зүгээр нөгөө энэ адилхан тооны хорт хавдрах эсүүдийг ийм зүгээр ийм гээл маягийн ийм орчин руу ургуулчихна. Тэнгүүд их олон колон ургах тусам энэ эстэй хорт хавдар болох магадлал нь өндөр юм байна гэж үздэг. За жишээлбэл энд бол манай knockdown буюу negative control байна. Энд болохоор манай positive control энэ full length EWS flag. Тэгээд энэ DBD гэдэг энэ тэр alpha helix-ийг авчингууд ерөөсөө энэ эсийнх нь хорт хавдрынх нь тийм нөгөө колоныг тоолохлоор энэ ерөөсөө knockdown-тойгоо айгүй ойролцоо. Ерөөсөө тэр alpha helix хэрэг байх юм бол энэ эс ерөөсөө энэ wild type-тай ерөөсөө яг л адилхан хідэн колон үүсгэж байгаа. Тэгээд эднэрээ шалтгаалж бид нэр энэ alpha helix-тэй энэ transformation гэдэг процесс нь тэр чухал юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээд again тэгээ transcription factor судалж байгаа юм чи бид нэр RNA sequencing бас хийсэн. Тэгээд RNA sequencing ямар ч sequencing технологи ер нь нөгөө айгүй комплекстэй айгүй олон янзын юм дотор нь болж байгаа. Тэгээ амар genome-wide юм үзэж байгаа болохоор янз бүрийн фактор энэ датаг янз бүрээр харагдахад нөлөөлж болно. Энэ миний харуулж байгаа плот болохоор PCA гэдэг нэртэй плот. Энэ болохоор ерөөсөө за энэ одоо sequencing data чинь айгүй олон янзын факторд нөлөөлж болох юм байна. За яг уу хамгийн чухал хоёр фактор нь юу вэ гэж асууж ийн гэсэн үг. Хамгийн чухал фактор нь PC1 x-axis, тэгээд PC2 гэдэг нь болохоор энэ y-axis. Тэгээ энэ плотыг яаж унших вэ гэхээр ерөөсөө энэ хоорондох зайнуудын сайн харна. Тэгэнгүүт энэ манай negative control буюу knockdown маань бүр энэ талд нь байхад positive control маань бүр энэ талд нь.
Тэгээ хамгийн хоёр бие биенээсээ хол байгаа учраас энэ хоёр төрлийн эсүүд хоорондоо их ялгаатай байна гэж уншина. Тэгэнгүүт манай энэ DBD+ гэдэг энэ альфа хеликсийг агуулсан энэ уурга нь болохоор энэ ерөөсө wild type-тайгаа айгүй адилхан, wild type-тайгаа адилхан хэсэг байрлаж байхад DBD гэдэг энэ альфа хеликс байхгүй эсүүд нь болохоор энийг дунд хадна бууж ижээ. Тэгэнгүүт бид нэр за энэ ер нь яг бол нокдаун шигээ бас биш юм байна. Гэхдээ яг энэ DBD+ шигээ бол биш, энэ дэмлэн жоохон дундын фенотиптай юм байна гэж ингэж дүгнэж байгаа. Энэ бүхнийг болохоор манай тэр өмнөх хоёртаа харуулсан байсан. Яг хөө энийг эксперимент хийх болгондоо эднэрийгээ хийж өөртөө бас тэгээ validate хийн. Тийм учраас энийгээ хийсэн. За одоо би нөгөө шинээр хийсэн хоёр технологи жоохон нарийчлж тайлбарлая. Энэ хамгийн ихнийх нь болохоор carbon tag буюу энэ DNA-тэй холбогддог уургнуудыг хаана байгаа байршлыг мэддэг юм технологи. За аль нэг уургныхаа аль нэг нөгөө хэсгийн таньдаг антибоди хэлж явуулаад одоо манай энд бол бид flag tag учраас flag antibody ихлэ явуулчин. Тэгээ дараа нь secondary antibody-га явуулангууд эдгээр нь энэ TN5 гэдэг энзимыг очиж ингээд холбогдоход нь тусалдаг. Тэгээ энэ TN5 энзимын улаан зураасад нь болохоор adapter sequence аль үжээ ингээд дээр нь байрлуулсан. Тэгвэл энэ TN5 энзим нь яаж ажилладаг вэ гэхээр өөрөөсөө нөгөө нэг антибоди дээр очиод холбогдчихгоотаа яг тэрнийхээ хоёр талд нь шууд нөгөө хайчилчихна. Яг тэгээ хайчлахдаа энэ улаан adapter sequence-үүдээ бас ингээд давхар оруулцдаг. Тэгэнгүүт биднэрт ийм adapter sequence-тэй ийм DNA fragment-ууд үүсэнгүүт энийг цаашгаа PCR amplification хийгээ тэгээд sequencing руу явуулцдаг. Тэгээд sequencing-ийнхаа датаг буцаж авахлаараа биднэрт ямар дата ирэхлээр гэхээр sequencing reads юм тий. Тэнгүүт тэр read-үүдээ align хийгээд одоо геномынхаа хаана байрлаж байгааг нь хараад олон read ингээд давхарлах юм бол их өндөр peak, одоо эднийг peak гэж ярина. Өндөр peak байх юм бол энд их олон молекул энд одоо энэ DNA холбогддог уургтэй байршлах магадлал нь өндөр байна. Хэрвээ ямар ч read байхгүй бол энэ хэсэгт ямар ч peak байхгүй гэх мэтчлэн тэгээд энэ carbon tag-ын биднэрт ийм peak төрлийн дата гэж харуулдаг. За дараагийнх нь micro-C буюу одоо энэ 3D хроматны зохион байгуулалтыг яаж шалгадаг вэ гэхээр одоо эсийн бөөмөн дотор нөгөө хроматн чинь ингээд янз бүрээр ингээд бие биетэйгээ харилцаж холбоотой ингээд байрлаж байгаа. Шууд хамгийн эхлээд зүгээр бүтэн эсээ аваа шууд cross linking хийчихнэ. Тэгээ cross linking хийчээд дараа нь бас MNase гэдэг уураг ашиглаж энэ хроматны олон жижиг хэсэг болгож хайчлаад тастаад тэгээд энэ cross linked болсон энэ хоёр хэсгүүдийг ligation experiment хийгээд энэ хоёроо ингээд сайхан ингээд холбочихно. Тэгэнгүүт бид нар бас дахиад нэг ийм фрагменттай үлдчихээн гэсэн үг те. Энэ хоёр хэсэг болохоор хроматн дээр ингээд linear хроматн ингээд харах юм бол айгүй хол байрлаж байгаа байхгүй юу? Одоо шилийн дундаа тийм ийм том цайтай. Гэхдээ энэ хоёр яг 3D нөгөө орчинд ингэж бие биетэйгээ хурж байж исэн болохоор cross link болсон. Тийм болохоор энэ хоёр ингэж 3D орчинд ингэж хөлдөж исэн холбогдож тэгэж байсныг нь яаж мэддэг вэ гэхээр энэ датан дээр ингэж ийм цэг шиг маягаар гарч ирж ингэж за энэ хоёр хэсэг энд ингэж холбогдож бие биендээ хурж ингэж байрлах юм байна гэж мэддэг ийм технологи байна. Тэгээд энэ олон янзын sequencing янз бүрийн техникнүүдийг хэрэгжилж байгаа болохоор ерөөсөө result section-ыг ойлгохын тулд юу хамгийн их ойлгох хэрэгтэй гэхээр яг яаж энэ олон төрлийн датагаа ашигладаг вэ? Яаж тэгээ яг ямар асуултаа яаж асуух вэ гэдэг. Тэгээд тэрийг тайлбарлая. Энд болохоор би одоо янз бүрийн генүүдийг харуулж байна те. Annotated genes. Энэ black track болохоор энэ генүүдийн яг transcription expression level энэ хоёр өөрөнгийн ягаан ногоон хоёр болохоор carbon tag peak харуулж байна. Дээдлийнх нь болохоор DBD or DBD+ гэх энэ хоёр протеины аль нэг нь ногооноор болохоор H3K27 acetyl mark бас ингэж carbon tag хийж болно. Тэгээд дээрэс нь эдгээр дээрээсээ давхарлаад одоо micro-C-ийнхаа датаг оруулж ирнэ. Тэнгүүд одоо жишээлбэл нөгөө chromatin tags гэж ярьсан шүү дээ. Их олон loop агуулдаг юм. Тэд нар болохоор энэ датан дээр ингэж гурвалжин маягаар гарч ирж
гарч ирдэг гурвалжин үүсгэж chromatin loop гэж яриад байгаа эдгээрүүд нь болохоор ийм цэг юм уу цэгээр гарч ирнэ. Тэгээ би тэрийг аль үзээ анализ хийгээд зүгээр энэ зүгээр ингэж улаан зураасаар харуулсан байна. Тэгээ энэ хэсгийг те бүгдийг ингэж бүх төрлийн өөр төрлийн sequencing датагаа ингэж нийлүүлж энэ хэсэгт нь ойлгож яагаад болох вэ гэхээр бүгдээрээ энэ харуулж байгаа хэсэг бол хоромсом 19-ийн яг нэг ийм координатыг байлж байгаа болохоор энэ ген экспресс хийхэд ийм пикнүүд те ийм уургууд иж энд нь холбогддог юм байна. Тэгэнгүүт хорматон эргэн тойронд орчин нэмэрхүү байна гэж ингэж олон төрлийнхаа ямыг хослуулан ойлгож ээж янз бүрийн асуултууданд хариулсан. За энэ болохоор би энэ болохоор би одоо macro-C датагаа харуулж байна. Энд дээр энэ хажуу талд нэг жоохон символтай тэд нар нь одоо ямар дата харуулж байгаа гэдгийг сануулах зорилготой. Macro-C дата харуулж байна. Энэ болохоор MDS plot гэдэг нэртэй plot. Гэхдээ нөгөө PCH-д яг л адилхан нөгөө хоорондынхоо replicate хоорондынхаа зайг хаж уншина. Тэнгүүд манай knockdown condition болохоор энэ шараар харагдсан байна. Тэгээ knockdown-тайгаа ойролцоо DBD гэдэг хоёр replicate маань энэ ягаанаар тэгээ DBD plus гэдэг хоёр replicate маань болохоор энэ хоёроос жоохон хол тий хоёр төлөвлөсөөс жоохон хол тэрний юу гэж ялах вэ гэхээр ерөнхийдөө бол тий энэ DBD-ийн жоохон knockdown-тай төстэй байх юм байна. Энэ DBD plus нь арай өөр байх юм байна гэж ойлгоно. Тэгээд энэ alpha helix яа гэх юм бол энэ DBD plus хоёр чинь ерөөсөө нэг чухал ялгаа нь тэр alpha helix. Тэр alpha helix тэг байхгүй болчих юм бол энэ 3D юу зохион байгуулалт үнэхээр ингэж өөрчлөгдөх юм байна. За дараа нь тэгээд энэ macro-C датагаа ашиглаад нөгөө chromatin domains буюу tags гэдэг юмаа судалсан. Тэгээд тэд нар дөрөв хэлсэнтэй нөгөө юм гурвалжин болж гарч ирдэг гэдэг. Одоо жишээлбэл би нэг том гурвалжин дотроо зөндөө олонтой юм жижигхэн гурвалжингуудыг харуулж байна. Тэгээд эдгээр нь болохоор энэ domain гэхэлэр яг юу гэсэн бэ гэхээр region of high self interaction. Одоо энд байгаа яг энэ гурвалжин доторх одоо жишээлбэл энэ гурвалжин доторх chromatin өөрсдөө ингэж харилцаж холбогдох магадлал нь өндөр. Энд л байгаа chromatin болохоор энэ хоёр тайдын хоорондох холбогдол нь бага гэсэн тиймэрхүү утгатай region of high self interaction гэж. Тэгээд нөгөө одоо жишээлбэл зарим генүүд болохоор 3 enhancer-тай ч юм уу эсвэл нэг enhancer 2 3 генийг дэшин доошин болгоод expression-д тусалдаг. Тиймэрхүү нөхцөл байх бол ерөөсөө тиймэрхүү юмнууд бүгдээрээ цуг нэг тайд дотор явдаг. Тэр нь одоо co-localized genes and regulatory element. Тэгээд энэ хоёр төрлийн эс байгаа. Тэгээд надаа би яг энэ нэг alpha helix юу хийгээд байгаа ойлгохын тулд энэ хоёр төрлийнхаа эсийг хооронд нь тайд нь ямар ялгаатай байныг харьцуулсан чинь энэ дөрвөн төрлийн resolution дээр би энэ тайд тоосон чинь ерөөсөө resolution болгон дээр DBD plus эсүүд маань хэдэн мянга дахин илүү ийм тайд үүсгэсэн байна. Тэгээд дараа нь энэ overlap analysis гэхлээрээ тий яг уу бүгдээрээ энэ DBD-д байгаа бүх тайднууд бүгдээрээ DBD plus байх юм бол ямар сонирхолгүй энэ alpha helix-ийн хийж байгаа ажил бол бараг биш гэж бодох учраас би за яг уу хэдэн хувь нь хоорондоо төстэй юм байна гэдгийг ойлгохын тулд ийм overlap analysis хийсэн. Тэгсэн чинь 2500 гаруй хоёр эсүүдийн хооронд ийм нийтлэг тайд болж таараад тэгээд 4000 12000 тайд болохоор DBD unique буюу DBD ганцхан байдаг тайднууд DBD plus ганцхан байдаг тийм тайднууд. Тэгээд энэ тайдууд одоо тэгээд нөгөө яагаад би яг нэг alpha helix яг юу хийгээд байгааг нь ойлгож байгаа болохоор дараагийнхаа анализ болохоор би ерөөсөө энэ 4000 12000 тайдаа авч явж үргэлжлүүлж анализ хийсэн. За тэгээд ингээд нөгөө нарийсгаа тийм нөгөө 4000 12000-аас нарийсгаад яагаад гэх юм бол манай уурга нөгөө GGA microsatellite гэдэг дээр очиж DNA дээр очиж bind хийдэг учраас за ерөөсөө энэ GGA bound хийсэн те энэ peak байгаа team тайдуудыг харъя гэх ингээ улам ингээ нөгөө харж байгаа тайдуудынхаа хэмжээг улам нарийсгаа те тэгэнгүүт одоо надаа энэ болохоор 800 2500 тайд DBD plus гэсэн энэ хоёр төрлийн эсүүдэд тэгээд тэр хоёр төрлийн тайдынхаа нөгөө өргөний хооронд нь харьцуулсан чинь DBD plus эс байгаа тайдууд бол хамаагүй өргөн байж таарсан. Тэгээд энэ тайдууд чинь нөгөө DBD plus хоёр протеин очоод bound хийсэн байгаа болохоор энэ пикнуудынх нь өндрийн хооронд нь харьцуулсан чинь DBD plus бас
нөгөө хамгийн өндөр пиктэй байж таарсан. Тэгээд энэ таад гэдэг чинь ихтэй ерөнхийдөө бол хэмжээнийх урт 500-аас дээш килобейс ихэвчлэн тэгэнгүүт за энэ таад даяар байгаа олон ген байгаа шүү дээ. Энэ генүүдийнхаа экспрешн дээшээ доошоо явж гинөө ямар хуу байна гэж харьцуулсан чинь DBD+ тааднууд ер нь айгүй олон гентэй олон гентээс гадна тэр генүүд нь дандаа ихэвчлэн нөгөө RNA-ийн хэмжээ дээшгээ явсан ийм чиглэлтэй трендтэй байсан. Тэгээд энэ нөгөө пикнүүд маань те DNA дээр байрлаж байгаа учраас DNA дээр очиж холбогдсон суусан ийм уургууд учраас яг доор нь байгаа DNA-г яг ямар хуу секвенс дээр очиод те энэ хоёр өөр төрлийн арай хоёр жоохон өөр төрлийн ураг энэ хоёр юу дээр яг ямар өөр юм дээр секвенс дээр очиж холбогдсон юм эдхийн тулд ямар GGA microsatellite байгааг анализ хийсэн. Тэгээд түрүүн ярьсан GGA microsatellite гэхээр ерөөсөө л энэ GGA гэдгийг янз бүрээр ингээд дараалуулсан. Тэгээд энэ уртын те хідэн суурь байна гэх ингээд тоосон чинь DBD+ эсүүдэд байгаа пикнууд бол хамаагүй урт microsatellite дээр очиж холбогдсон байсан. Холбогдсон суусан аль нь ч айтайхан юмтэй. Тэгээд бас яг уртын бас биш хэрэг нягттай хэрэг GGA-тэй бэ гэдгийг ингээд бас тэрийг ингээд тоосон чинь DBD+ эсүүд бас их урт болон нягт тийм microsatellite дээр очиж холбогддог байхыг эндээс олж харсан. За дараагийнх нь үйл явдал нь дараагийнх нь анализ нь юу гэхээр одоо Harmattan loop гэж яриад байгаа. Тэрийг энэ microsatellite датан дээр шалгасан. За Harmattan loop гэхээр энэ linear genome айгүй хол байгаа хоёр хорматны хэсэг хоорондоо ирж ингэж 3D дээр хоорондоо ирж холбогдоод ингэж яг бибидээ хурж байгаа ийм үед ийм Harmattan loop гэдэг юм үүсдэг. Тэгээ манай хүмүүс ихвчлэн бол энийг юу вэ гэж боддог вэ гэхээр нэг тал нь promoter, нэг тал нь enhancer. Тэгээ нөгөө promoter enhancer хоёр чинь хоёулаа ингэж 3D орчинд бибидээ ойрхон ирж ээж transcription гэдэг процесс чиг үр дүнтэй явагдана. Тэгээ энийг болохоор энэ Harmattan loop гэдгийг болохоор ихэнх хүмүүс юу enhancer promoter interaction байна гэж үздэг. Тэгээ бид нар яаж энэ манай дата microsatellite гэдэг датан дээр яаж гарч ирдэг вэ гэхээр ингэж ийм тэг маягаар юм гарч ирдэг. За тэгээд нөгөө одоо энэ хэмжээнээсээ шалтгаалаад урт богино гогтоо байж болно шүү дээ. Тэгээд тийм болохоор жоохон учрыг олохын тулд би яасан бэ гэхээр 3 ийм хэмжээнд хуваагаад тэгээд тэр хэмжээний хэдэн ийм гогтоо байна гэдгийг энэ эсүү дотроо тоосон чинь ерөөсөө манай энэ DBD+ гэдэг энэ alpha helix-тэй энэ уураг байгаа эсүүд 2000 гаруй илүү ийм богино хэмжээний Harmattan loop-уудыг илүү үүсгэхэд тусаадгийг эндээс харсан. Тэгээд дараа нь энэ одоо gain loops гэхлээр юу яриад байна гэхээр нөгөө бүх анализаа тий энэ DBD+ гэсэн эсүүдээ анализ хийхдээ дандаа negative control-тойгоо эхлээд харьцуулдаг байхгүй юу? Тэгээ negative control-тойгоо харьцуулангууд шинээр үүсэн бол gain loops гэж нэрлээд тэгээ энэ хоёрын хооронд нь за ихэнх нь хоорондоо адилхан бол энэ нөгөө тий энэ alpha helix нь хийж байгаа ажил бараг л биш байх гэж би батсан учраас за ямар ч overlap нь ямар хөө харъя гэж тэгсэн чинь айгүй цөөхөн overlap энэ хоёр төрлийн loop-уудын донд энэ биднэрт юу сануулсан бэ гэхээр юу гэж ойлгосон бэ гэхээр ерөөсөө энэ loop formation гэдэг юм тэр transcription гэдэг тий одоо яг transcription ямар phenotype байна тэрнийг үнэхээр механизм байж магадгүй гэж энийг хараад бид нэр хэлж дүгнсэн. Тэгээ түрүүний нөгөө нэг таад анализаас ярьсан шиг тэрнтэйгээ адилхан одоо ганцхан DBD байгаа loop, ганцхан DBD+ байгаа loop-ууд тэгээ тэрийг улам ингээд нарийсгаад loop-тэй одоо нөгөө DBD+ peak байгаа team loop-үүдээ харъя. Тэгэнгүүт айгүй цөөхөн loop-тэй болсон. Тэгтээ яг хөө стил тий харьцуулж болно. Тэгээ харьцуулсан чинь DBD+ байгаа loop-ууд нөгөө peak нь хамаагүй өндөр DBD-тэй харьцуулбал тэгээд яг энэ loop anchor гэдэг яг энэ loop-ийн хоёр loop-ийн BBD хурж байгаа энэ хэсэгт нь байгаа яг тэр хэсэг нэг kilobase хэсэг. Тэгээд тэрэнд байгаа expression ямар генүүд байна, ямар expression болж ингээ хаасан чинь DBD+ эсүүд ерөөсөө тэр loop anchor дээр байгаа генүүд бол айгүй transcription active өндөр байж таарсан. Тэгээд түрүүнийхтэй яг адилхан одоо нөгөө энэ пикнуудынхаа доор нь очиж байрлсан энэ microsatellite-уудын хооронд нь харьцуулсан чинь
DBD Plus эсвэл дахиад урт бас нэгт тийм microsatellite дээр очиж холбогдсон байгааг энэ зүгээс харсан. Тэгээд түрүү нөгөө нэг ярьсан шүү дээ. Нөгөө transcription хамгийн чухал хийдэг юм юу вэ гэхээр DNA дээр очиж bind хийгээд тэгээд тэр DNA-г ингэж татаж promoter руу авчиж DNA promoter enhancer хоёрыг хооронд нь ойртуулдаг. Тэгэж ойртуулснаар бид нэр transcription гэдэг процесс их үр дүнтэй явагддаг. Олон RNA молекул гаргана. Тийм болохоор ерөөсөө бид нэртэй манай энэ нөгөө EWS5 гэдэг чинь GGA дээр очиж bind хийхлээрээ тэднийг enhancer болгодог болохоор бид нар бас cut and tag экспериментийг энэ H3K27 acid дээр бас хийсэн. Тэгээ H3K27 acid гэдэг нь юу вэ гэхээр post transaction modification of H3 histone. Тэнгүүд энэ болохоор биднэрт enhancer хаана байгааг хэлж өгдөг. Тэгээ дээрэс нь enhancer юм чинь илүү үйл ажиллагаатай transcription process-уудыг бас биднэрт таниулдаг. Тэгээ enhancer-ыг ярьсан тийм. За энэ дахиад одоо PCA plot харуулж байна. Одоо энэ удаа болохоор cut and tag H3K27 cut and tag data үзүүлж байна. Тэгээ knockdown condition маань бүр энэ талд нь нэлээд зайтай DBD plus эсүүдээс тэгээд DBD эсүүд нь дахиад нөгөө RNA-seq шиг дунд нь тийм дундын phenotypeтай. Тэгээд дахиад overlap analysis хийсэн. Яагаад гэвэл эдгээр чинь ерөөсөө genomic coordinates тийм энд нэг enhancer peak, энд нэг enhancer peak, энэ хоёр хоорондоо хэрэг overlap хийж үнэ гэж хийж байгаа гэсэн. Тэгмүүд хамгийн их том нүдэн тусан юм нь юу вэ гэхээр DBD plus эсүүд маань 20,000 илүү ийм enhancer peakтэй. Тэгээ ерөөсөө энэ DBD plus энэ alpha helix-ийг агуулсан энэ эсүүд бол ерөөсөө transcriptionally more active. Айгүй их transcription болж байгаа л тийм эсүүд нөгөө DBD эсүүдээ харьцуулах юм бол. Тэгээд энэ 3 төрлийн пикүүдээ 3 хэсэг болго 3 групп болгож аваад тэгээд хэдэн хувь нь microsatellite дээр таарч ийн вэ гэх ингэж анализ хийсэн чинь ерөөсөө гуруула нэг 40 гаруй хувь нь microsatellite дээр яг бид нар дээр яг үед нь чухал яагаад гэх юм бол манай уураг яг энэ GGA microsatellite дээр очиж bind хийхлээрээ тэр хор тавтынхаа үйл ажиллагаа ихдэг. Тэгээд тэг одоо нөгөө энэ хоёр төрлийн уурга буцаага эснүүдээ хийсэн тэр хоёр хаана тэг геном даяараа хаана байгааг нь мэдж байгаа болохоор одоо тэр бүх пикүүдээ аваад ингээд хооронд нь харьцуулсан. Тэгэнгүүт 6000 орчим пик нь болохоор энэ хоёр төрлийн уургийн хооронд найдлах гэсэн. Тэгэнгүүт 4000 2000 ийм пик болохоор ганцхан DBD-д байдаг, эсвэл ганцхан DBD plus байдаг. Тэгээ ингэнгүүт надаа ингээ 3 төрлийн групп үүсэж байгаа байхгүй юу. Тэгээ яг түрүүний enhancer шиг энэ 3 төрлийнхаа группийнхаа пикүүдийг авч агаад за хэдэн хувь нь microsatellite дээр таарч ийна гэнгээ харсан чинь энэ common буюу одоо энэ хоёрын дунд нь адилхан байгаа энэ нэг хэсэг пик энэ DBD plus ганцхан DBD plus байгаа энэ хоёр төрлийн пик нь болохоор 70% нь microsatellite дээр. Тэнгүүд энэ ганцхан DBD-д байгаа пикүүдийг харсан чинь ерөөсө 50%. Тэг ингээд 70-аас 50% болоод ингээд багасч байгаа хгүй. Тэгэнгүүт энэ бид нар юу гэж бодох вэ гэхээр энэ alpha helix-тэй ер нь microsatellite дээр очиж bind хийхэд их чухал юм байна гэж эндээс дүгнсэн. Тэгээд одоо нөгөө энэ жишээ microsatellite энэ би харуулсан байна. Тэгээд microsatellite чинь олон янз байж болно, урт богино тийм болохоор өөр олон янзаар бас энийг нааш тааш анализ хийгээд ер нь яг юу болоод байгааг мэдхийн тулд тэгээд энэ дээр болохоор би total number of motif гэхээр яг хэдэн GGA байгаа бэ гэсэн үг. Тэгмээ жишээлбэл энэ жишээн дээр болохоор бид нарт 6 GGA тэгээд энэ хэдэн ийм GGA байгааг ингээд тоолонгууд ганцхан DBD-д байгаа пикнүүд болохоор хамгийн цөөхөн total GGA тийм. Одоо за энэ бол нэг за median нэг бол нэг 3 4 мөр ч юм уу жоохон. Тэгэнгүүт энэ common тэгээд DBD plus пикүүд нь болохоор хайцангуй олон тооны GGA-тэй тийм microsatellite дээр очиж bind хийдэг. Тэгээд бас энийг бас өөрөөр бас яаж үзэж болох вэ гэхээр яг хэдэн GGA нь яг араасаа дараалсан байна. Тэгээ хоорондоо ямар ч зайгүй. Тэгэнгүүт энэ жишээн дээр энэ бол 3 consecutive GGA, энэ болохоор 2 consecutive GGA. Гэт энийг ингээд энэ 3 төрлийнхаа пик дотор ингээд анализ хийсэн чинь
DBD ерөөсөө 2 GG-ээр юм очиж bind хийсэн байлээ. Common тэгээ бас DBD plus peak-үүд болохоор 2-оос дээшгээ. За энэ DBD plus бол хамгийн тоотой энэ consecutive GG мотивтай тийм microsatellite дээр очиж bind хийсэн байлаа. Тэгээд нөгөө урт бас нэгт гэж ярьсан шүү дээ, тий. Одоо тэр нягт density-гийн эсрэг нь болохоор хичнээн их зай байгаа юм, gap байгаа гэдэг бас тооцоолж байна. Тэрийг одоо жишээлбэл энэ арга жишээн дээр болохоор 4 ширхэг тий зай. Тэгээд тэрийг ингээд тооцсон чинь DBD ганцхан DBD-д байгаа пикнүүд нь болохоор хамгийн их зайтай тийм microsatellite дээр очиж bind хийдэг байна. Тэгээд common болохоор арай бага, тэгээд DBD plus болохоор хамгийн бага тийм зайтай microsatellite дээр очиж bind хийдэг байна. За тэгээд сая харуулсан бүх юм болохоор одоо genome wide тэгэхээр ерөөсөө бүх 23 харамсам дээр эднэрийг ингэж тоолоод нааш цааш нь хайцуулаад ингэж байгаа. Тэгээ жишээ одоо нэг ген жишээ үзүүлэх гэж байна. Тэгээ энэ FCGRT гэдэг ген нь болохоор манай энэ Ewing sarcoma хамгийн манай багш одоо энэ 2008 онд энэ microsatellite гэдэг юм ямар их чухал вэ гэдэг энэ процесс ямар их чухал вэ гэдгийг гаргасны пейпер тэн дээр энэ генийг ашигласан. Тэгээд энэ ген нь энэ 2500 килобейсийн хэмжээтэй юм transcription hub гэдэг юм дотор байрладаг. Тэгээд transcription hub гэж яг юу юм бэ гэхээр ийм цэцгэн хэлбэртэй юм форматны бүтэц. Тэгээд цэцгнийх нь ингээ голд нь одоо бүх transcription machinery transcription factor, RNA pol 2, mediator ингээ голд нь бүгдээрээ очиж ингэж цуглараад тэгээд тэндээс нь ингэж яг RNA молекулуудаа үүсгдэг. Тэгээд яг илүү гарсан цэцгнийх нь одоо дэлбэнүүд нь болохоор одоо бидний түрүүний харагдсан хормон лүп тий огтоо. Тэгээд энэ EWS5 гэдэг энэ бидний судалдаг энэ уурга болохоор ийм transcription hub гэдэг юмыг үүсгэдэг гэдгийг Калифорниагийн нэг өөр групп бас бүр microscope-оор харсан бүр visual data. Тэгээд одоо энэ гин те яаж харагдаг вэ гэдгийг одоо энэ жишээл үзүүлэх гэж байна. Тэгээд энэ FCGRT гэдэг гин маань болохоор энэ одоо энэ саарал дөрвөлжин дотор юм байна. За энэ те expression level нь хэрэг байна гэдгийг ингээ харчиж байна. Тэгээд энд хичнээн олон K27 mark байна гэж бас харж болно. Тэгээд яг энэ FCGRT-ийн promoter дээр нь нэг DBD нэрээр холбогдсон байна те нэг peak бид нэр харж байна. Тэгээд дараа нь дээрээс нь түрүүний ярьсан шигээ давхарлаад macros data-гаа оруулж ирэнгүүт энэ 250 килобайсын хэмжээтэй transcription hub чинь нэг юм том тайд гэсэн баггүй юу. Тэгээд энэ том тайдын дотроо хоёр юм chromatin loop үүссэн байна. Тэгээ энэ болохоор DBD ганцхан DBD. Одоо би DBD plus оруулж ин хажууд нь. Тэгэнгүүт энэ хоёрыг хооронд нь харьцуулж болно. Яагаад вэ гэхээр те бид яг л адилхан хромосом 19-ийн 49950-аас эхэлсэн ийм координат дээр харж байгаа болохоор энэ хоёр төрлийнхөө эсийг хооронд нь харьцуулах боломжтой. За тэгэнгүүт FCGRT маань энэ дахиад харуулсан байна. Expression level нь иймэрхүү байна. Тэгээд энэтэй K27 mark нэг иймэрхүү байна. Яг promoted дээр нь дахиад DBD гэдэг энэ илүү энэ alpha helix-тэй уурга маань дахиад bind хийсэн байна. Ингээ bind-ийн peak intensity-г ингээ хооронд нь харьцуулах юм бол бараг л ялгаагүй адилхан тийм peak байна. Гэвч ерөөсөө адилхан peak харагдаж байгаа мөртлөө энэ DBD plus-тэй яг энэ promoter дээр 3 ийм loop үүсгэж байхад энэ ерөөсөө DBD дээр ганцхан loopтэй. За тэгээд бид нар хамгийн чухал transcription-ыг хязгаарж байгаа учраас хамгийн эхлээд бид нар RNA level-ээ knockdown-тойгоо харьцуулна тий. Тэнгүүд knockdown-тойгоо харьцуулахад хэд дахин энэ gen express хийсэн байна вэ гэхээр DBD-д болохоор 1.6 дахин DBD plus болохоор 2.4 дахин. Тэнгүүд ихэвчлэн бид нэр ерөөсөө хоёрыг ашиглаа тий. Хоёроос бага бол бид нар statistically insignificant гэж үзнэ. Хоёроос дээшгөө statistically significant гэж үзнэ. Тэгэнгүүт ерөөсөө энэ хоёр төрлийн уураг ганцхан ялгаа нь юу гэхээр тэр нэг илүү alpha helix, ганцхан илүү alpha helix мөртлөө адилхан bind хийж дээ. Энэ хоёрыг ингээ хооронд нь харьцуулахад яг адилхан газар
яг адилхан өндөртэй bind хийж байгаа мөртлөө энэ DBD plus ерөөсөө энэ олон хроматин лүп үүсгэх ерөөсөө чадвартай. Энэ дээр ерөөсөө ганцхан лүп үүсдэг. Тийм болохоор бид нэр энэ alpha helix ерөөсөө gene expression-ыг яаж дэшээ доошоо болгож өөрчлөлт тусгаж байна гэхээр үнэхээр энэ хроматин лүп гэдэг юмыг тэг бүтээж үүсгэж тэрийг ингэж удаан тэнд нь байлгахад нь тус тэмдэг болж байна гэж ойлгоод байгаа юм. За энэ болохоор бид нар одоо саяхан бүх ярьсан юмудаа хооронд нийлүүлээд одоо яг юу ямар үйл явдал ямар болж иж магадгүй гэж санд болгож байгаа model. За энэ доор болохоор хамгийн эхлэлт нь одоо нөгөө түрүүний ярьсан шиг урт нэгт GGM microsatellite-нууд. Энэ болохоор богинохон тэгээд бас сэргийн microsatellite-нууд. Тэгэнгүүт бид нар ямар дата харуулсан бэ гэхээр өнөөдөр DBD plus буюу энэ alpha helix байгаа ийм уураг маань энэ урт болон нэгт ийм microsatellite-н дээр очиж bind хийхтэй сайн. Bind хийсэн ч хийхтэй сайн. Тэгээд дээрэс нь bind хийчээд энэ олон ийм chromatin loop түн үүсгэж ирсэн те тэднийг бас харсан. Тэгэнгүүт тэр chromatin loop-нууд ер нь бидний бодлоор бол энэ нөгөө chromatin hub гэдэг энэ те цэцэгний гिचнийг нэг дэлбээ байна гэж бид нэр ойлгоод байна. Тийм болохоор энэ alpha helix байгаа үед энэ AWS Fly гэдэг уураг маань урт нэгт GGM microsatellite дээр очиж наалтах нь үр дүнтэй наалтах нь bind хийн. Тэгэнгүүтээ үр дүнтэй bind хийсэн болохоор ийм chromatin hub гэдэг бүтцэн үүсэх магадлал нь өндөр. Тэгэнгүүт эндээс айгүй их үйл ажиллагаа сайтай transcription process гарна гэсэн үг. Тэгэнгүүт тэр alpha helix байхгүй болчингууд яг уу GGM microsatellite дээр очиж холбогдож байгаа тийм bind хийж байгаа ч гэсэн эсвэл жоохон уддаггүй ч юм уу эсвэл амархан хурдан буцаад тасарчдаг ч юм уу тийм болохоор энэ олон дэлбээтэй гоё цэцэн тийм hub гэсэн юм нь үүсч чадахгүй тийм болохоор transcription эндээс энэ уурнаас transcription айгу бага гарсан тийм тэнийг RNA-ийг харуулсан. За тэгээд нэг юм олон юм яриад байдаг энэ үнэхээр одоо тийм clinical ямар хэрэгтэй юм бэ гэсэн чи одоо миний сая бүх үзүүлсэн дата чи ерөөсөө нэг л cell line тийм review болгон энийг одоо хоёр дахь cell line харуул гэдэг дандаа гэдэг байхгүй юу. Ягаад гэвэл нэг cell line чи нэг л өвчнөөс ирсэн болохоор N of 1 гэсэн үг. Тэгэнгүүт яг бусад группүүд нөгөө одоо GWAS study хийдэг. Тэд нар ч мэдээж population wide study юм чинь хэдэн зуун юуны саркоматай хүмүүсийн генийг хэдэн зуун юуны саркомагүй хүмүүсийн геномтой харьцуулдаг. Тэгэнгүүт тэд нар бас миний саяхан харуулсан шиг тиймэрхүү адилхан маягийн юм бас хараад байгаа. За жишээлх юм бол энэ болохоор одоо AWS Fly гэдэг нэг transcription factor учраас хэдэн мянган генийг дэш нь доош нь болгодог гэж ярьсан шүү дээ. Нэг ген нь гэх юм бол одоо жишээл EGR2 гэдэг нэг юм ген. Энийний enhancer нь GGM microsatellite. Тэгээд нөгөө юуны саркоматай хүмүүсийг юуны саркомагүй хүмүүстэй харьцуулсан чинь ерөөсөө ганцхан үсгний ялгаа тэр нь энэ GGA-T энэ T A болоо хувирсан. Тэгээ энэ T A болоод хувирангууд ганцхан суурийн ялгаа болгонгууд GGA-гийн тоо нь 11-ээс 16 болоод өсчдөг. Яг ингээ хоёр тасархай байсныг энэ гол нь нэг GGA нэмэгдсэн чинь 16 болоод тэгэнгүүт энэ юуны саркома хол тавтартай хүмүүсийн microsatellite нь олон GGA-тэй байсан. Бас нэг саяхны судалгаа. Гэхдээ энэ ер нь бол адилхан хүмүүс хийж байгаа. Бас нэг өөр генийг харсан тэр нь болохоор RAEB1 гэдэг ген. Энэ microsatellite бас GGM enhancer бас microsatellite. Тэгээд нөгөө юуны саркоматай хүмүүс, юуны саркомагүй хүмүүсийн геномыг хооронд харьцуулсан чинь юуны саркоматай хүмүүсийн enhancer нь илүү уртаасаа гадна бас айгүй олон GGA-тэй. Нөгөө урт нэгт GGM microsatellite гэж яриад байгаа шүү дээ. Яг л тийм microsatellite хүмүүс нь хор тавдар туссан байсан ийм судалгааны ажил. Ийм хоёр paper байна. Тийм болохоор бид нар энэ alpha helix-тэй ер нь энэ цаашдаа энэ илүү юм targeted therapy болоход болох боломжтой гэж санд болгож байгаа. За энэ судалгааны ажлыг тийм төвшөнд аваачихын тулд дахиад зөндөө ажил хийх ёстой. Одоо жишээлбэл одоо би Caden tag гэж харуулсан Caden tag энэ уургнууд геномын яг хаана байрсныг харуулахтай сайн. Гэхдээ хэр удаан тэг холбогдож байгаа хэр тэг эсвэл зөв очиж ингэж холбогдсон буцаа авчдаг ч юм уу. Тийм ерөөсө dynamic юм ерөөсө харуулж чаддгүй.
Тийм болохоор бид нар бүр шал өөр төрлийн эксперимент хийх хэрэгтэй. Binding affinity гэхлээр нөгөө dissociation rate эднэрийн судлах хэрэгтэй. Тэгжээж үнэхээр энэ одоо урт нэгт макросателлит дээр сайн алдаад байгаа мó гэдгийг мэднэ. Бас нэг судалгааны төрөл юу гэж болох вэ гэхээр одоо энэ алфа хеликс чинь нэг юмтай л очиж холбогдож байгаа ч юм уу харилцаж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр нь юу юм бэ гэдгийг олох тийм бас нэг ажил байж болж байна. Бас нэг сонирхолтой чиглэл болох юм бол энэ хаб гэдэг байгаа тий. Эдгээр юу нь яг яаж үүсдгийг, хэр удаан тогтдгийг, ямар уургнууд байж байх, заавал байж энэ хаб гэдэг юм үүсдгийг. Тэгээд яаж энэ хаб үүснэ тий. Энэ хорт хавдар яг ингэж үүсч өрнөгийг бас эндээс ингэж судлах боломжтой. Гэх мэтчлэн иймэрхүү дараагийн явуулан янзын үйл ажиллагаа хийж болж байна. Тэгээ өнөөдөр би та бүхэнд юу танилцуулсан бэ гэхээр ийм юун саркома гэх яс булчингийн хорт хавдар. Тэгээд ихэнх энэ хорт хавдартай хүмүүс EWS5 гэсэн transcription factor байдаг. Тэр хорт хавдартын эсвэлээд. Тэгээд энэ transcription factor маань олон мянган генүүд дээшин доошин expression-ыг өөрчилж хорт хавдар үүсгэдэг. Миний судалгааны ажил болохоор энэ жижигхэн alpha helix энэ яаж transcription process тусалдаг юм бэ гэдгийг механизмыг судлах оролцсон. Тэгээд энэ DBD+ буюу энэ alpha helix-тэй уургийг үүсэн чинь энэ урт нурт жижиг macrosatellite дээр айгүй сайн байршдаг. Тэгээд тэрнээсээ болж олон cancer хорт хавдрын эсүүдийг үүсгэсэн байна. DBD буюу энэ alpha helix-гүй энэ уургийг судалсан чинь энэ урт нурт жижиг macrosatellite дээр гэж холбогдох магадлал нь бага. Тэгэнгүүт нөгөө ургуулж байгаа хорт хавдрын тоо хамаагүй багассан. Тэгээ эднэрээс шалтгаад ийм result бид нар харсан болохоор энэ за яг энэ potentially ихэвчлэн энэ alpha helix-ийг ингээд target хийж чадах юм бол бас тэгээ химийн эмчилгээ өгчээснээс бас тэрэн дээр нэмээд бас нэг iron-ыг өөрөө жоохон targeted therapy болох магадлалтай мó гэсэн ингэж санал төвшүүлж байгаамаа. За тэгээд энэ манай лабораторид манай энэ Steve гэдэг энэ багш PhD-гээс эхлүүлээд юун саркомаг судалсан. Тэгээд юун саркомаг судлаад энэ microsatellite гэдэг юм ямар чухал вэ гэдгийг бас ингэж судалсан. Тэр хамгийн том судалгааных ажлынх нэг. Тэгээд түрүү жил тэтгэврт гараад тэгээд энэ залуу PI руу шилжсэн. Манай залуу PI Emily болохоор манай багшийн бас постdoc байсан болохоор нарийн ширээ юм сайн мэднэ. Тэгээ энэ Чэни гэдэг энэ их ч надаа одоо тий bioinformatics, biostatistics тэднийг яаж хийх вэ тухай бас юм дааж өгсөн. Ийм байна. За баярлалаа намайг сонсон. Тэгээд ямар нэгэн асуух юм байвал даяа хариулъя. За их баярлалаа Руна доктортой. Айгуу сонирхолтой сайхан лекц шүү дээ. Баярлалаа.